Сайн байцгаана уу? Энэ бол Purus 30 автомашины ойрын гэрэлний линз буюу буруу тусгалын хэлбэлтэй гэрлэнэ. За энэ болохоор LED линз буюу зөв тусгалын хэлбэлтэй гэрлэнэ. За зөв болон буруу тусгалын хэлбэлтийн ялгааг одоо тэр самбар дээрээс харуулъя. Монгол улсын замын хөдөлгөөнд Японы улсаас импортлогдсон орж ирсэн автомашинууд дийлэн хувийг оролцдог. За Японы улс нь өөрөө 100 гарын замын хөдөлгөөний дүрмтэй, Монгол улс нь баруун гарын замын хөдөлгөөний дүрмтэй. Тэгэхээр энд харагдаж байгаа тусгал нь Японы улсын замын хөдөлгөөний дүрм тохирсон буюу эсрэг талын жолоочийн нүдийг гэлбуулахаар тусгалтай тусгалын хэлбэлт байнамаа. За ийм буруу тусгалын хэлбэлттэй автомашинууд нь Монгол улсын замын хөдөлгөөнд ихээр оролцож байгаа учраас шөнө оройн цагаар жолоочийн нүдийг гэлбуулах мөн зам тээврийн осол их хэмжээгээр гарах нөхцөл үүсэж байнамаа. За тийм учраас жолооч та бүхэн маань гэрлийнхэн тусгалын хэлбэлтийг зөв болгох эсвэл зөв тусгалын хэлбэлтэй LED линз сольлуулах шаардлагатай гэсэн үг. За ингээд харахаар зөв тусгалын хэлбэлтэй гэрлэн эсрэг талаас ирж байгаа автомашины жолоочийн нүдний яг доогуур хэсгээр хэлбигээд тэгээ жолоочийн ашигтай тусгалын хэсэг буюу тусгалынхаа баруун талын хэсгээр баг зэрэг дэшигээ. За ингээд ирэхлээр жолооч нь эсрэг талаас ирж байгаа автомашины жолоочийн нүдийг галбуулахгүй тэгээд давхар өөрөө замаасаа харна гэсэн үг юм. За харин эсрэгээрээ буруу тусгалын хэлбэлтийн одоо ингээд хасаагаад харахаар өөдөөс ирж байгаа машинаа шууд галбуулад өгч байгаа. Тэнгүүт өөрийнхөө ашигтай тусгалын хэмжээндээ огт тусахгүй бүр ингээд доошоо тусаад өгнө гэсэн үг. Тэгэхээр жолооч замаа өөрөө сайн харахгүй бөгөөд эсрэг талаас ирж байгаа автомашины жолоочнуудыг давхар галбуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр жолооч та нар маань гэрлийнхаа тусгалын хэлбэлтийг яалтаа зөв болгох шаардлагатай гэсэн үг.